мөнгө хөрөнгийн орлогын журнал бичих заавар оруулж байна. За мөнгө хөрөнгийн орлогын журнал бичихтэй мөнгө хөрөнгө цэснээ орлого товчон дээр дарахад мөнгө хөрөнгийн орлогын журнал бүртгэх цонх дээгдэнэ. За энийг ингээд талаар нь ашиглаж болно. Та мөн курсороо явуулаад томруулж авах боломжтой. За орлого бичиж 25 оны за 1 сарын огноогоо бичлээ. Энэ дээр нь санхүүжилт. За санхүүжилтийн дансны дугаар 312111. За энэ дээр та урсгал нэмэлт гээд урсгал нэмэлт хөрөнгө оруулалт ахмадын сан гэдэг эндээс та орлого олгох үндсэн дансуудаа сонгож өгнө. За энэ жишээгээр урсгал санхүүжилтийн харилцааг авъя. За санхүүжилтийн орлого авлаа. Энэ дээр дандаа 113 131 урсгал үйл ажиллагааны санхүүжилтийн орлогын данс. За энэ орлогын данстуудын юуг болохоор сангийн сайдын тушаалаар батлагдсан дансын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүгд орсон байгаа. За харилцагч дээр нь та өөрийнхөө харилцагчийг бичиж өгнө. Өөрийгөө бичиж өгнө гэсэн үг. Эсвэл энэ дээр хаанаас ирсэн юуны санхүүжилт гэдгээ бичиж өгнө. За хөтөлбөр дээр нь та өөрийнхөө хөтөлбөрийг сонгож өгнө. Изаа дээр нь за юуны орлого авж байгаа гэдгээ данстайгаа ер нь адилхан сонгож өгнө гэсэн үг. Урсгал бол урсгал. За энэ дээр зардлын изаа сонгохгүй. Зардлын изаа сонгосон тохиолдолд та нөгөө зардал буцааж гинэ гэсэн үг. Гарсан зардлыг буцаалтыг нь хийж байгаа тохиолдолд энэ дээр зардлаа сонгож өгнө гэсэн үг шүү. За энэ дээр мөнгөн дүнгээ 100 сая төгрөг гэд сонгочих. За магадгүй нэг юугаар өөр хөтөлбөр өөр зориулалтаар байж болно. Тэгвэл өөр зориулалтыг та ингээд 81569 за ингээд өөр зориулалтаа ингээд тус нь ялгаад бичиж болно шүү. За нөгөө нийт 150 сая төгрөгийн санхүүжилт орж ирээ. Тэрний 100 үндсэн үйл ажиллагаа, урсгал үйл ажиллагааных, тэгээ үндсэн үйл ажиллагааных, нөгөөх нь туслах үйл ажиллагааных тий энэ өөр зориулалтаар ингээд салгаж болно. Мэдээж мөр нэмээд бүх зориулалтуудынхаа юг ингээд нэмээд аваад өгч болно. За файл авсаргаж болно. Нэмэлт тайлбар өчиж болно. За хадгалж өглөө. Мөнгө хөрөнгийн орлогын журнал туслах журнал дээр үүслээ. За энэ 150 сая төгрөг маань тайланд яаж нөлөөлөх вэ гэдгийг та санхүүгийн тайлан дээр үлдэгдлээрээ 150 сая дансаараа татагдана. Үндсэн дансаараа санхүү байдлын тайлан дээр үндсэн дансаар татагдана. За орлогын дэлгэрэнгүй тайлан дээр харьцан дансаараа татагдах буюу 13 урсгал үйл ажиллагааны санхүүжилтийн орлого 150 сая. За мөнгөн гүйлгэн дээр болохоор изаагаараа татагдана. Энэ изааг та сонгосон. За 150 сая гээд. За төсвийн тайлангууд дээр за нэг хөтөлбөртөө харах гингүүт шууд танах орлогч нь нөгөө улсын төсвөөс санхүүжж байгаа дээр 150 сая төгрөг гээд. За энийг хөтөлбөртөө нь харах гээд чиглэхээр таны орлогч нь 100 саяараа нөгөө хөтөлбөрийнх нь 50 саяараа гээд ингээд нөгөө зориулалтынх нь зориултаараа ингээд салаад харагдана гэсэн үг. За баярлалаа.